Манайх өмнө ер нь бордоо ямар нэгэн бордоо нэг хэрэглэдэггүй, нөгөө бууцаал дан бордоо олгож хэрэглэдэг байсан. Тэгээд нодлон жилээс хойш одоо анхны жил нодлон байсан био бордоог одоо энэ дархан гүминий бордоо гүминий бордоог болохоор өмнө дархан гүминий иризо жига гэдэг энэ бүх төрлийн энэ нодлонгоос хойш хэрэглэж эхэлсэн. Өмнө бол гүминий ганцхан нэг хэдэн жилийн өмнөөс хаяа нэг байцаанд л туршиж үзчихсэн. Нодлонгоос хойш нөгөө нэг иризогийн хамтруулан бас ойлонгийн хавсруулан хэрэгжилж бас нөгөө жига байна, модны био бордоо байна, тэднүүдийг бүгднийг туршиж үзэж хэрэгжилж эхэлсэн. Тэгээд ер нь хэрэглэхэд бордоо нь арай нэг юу юм болов гэж бодсон. Дан бууц хэрэглэснээс хамаагүй боломжийн юм байна гэж би харсан. Яагаад гэхээр бууц нь болохоор нөгөө паразит ихтэй шаталт өгсөн паразитууд нь устсан гэдээ ярьдаг боловч нөгөө жинкнээсээ нөгөө доторх юмнууд нь устдаггүй юм байлээ. Бүр оргиороо өмдөггүй юм байлээ. Тийм учраас энэ жига одоо энэ бордог бууцтайгаа холж хэрэглүүл зүгээр юм болов гэдэг энэ жилээс бас туршиж үзэх гээд ингээд бууц мус буулгачаад байж байгаа. Нодлон болохоор манайх ганцхан иризог гүминтэй холж хоёлынгийн талбайдаа анхудаа цацж утсан. Яг ургуус бол нэг 30%, 20-30%-тэй өмнөхөөсөө нэмэгдсэн байгаа. Манайх бол талбай дээр нь жил бүхэн ер нь хар бууцл цацж бордоо болгож хэрэгэлдэг. Бууц хэрэглээгүй жил бол бас өөр байдаг. Тэгээд хамгийн гол нь талбайгаа одоо энэ нэг ургамлаа сэлгэж тариул хамаагүй дээр байдаг. Энэ жил тарьсан талбайдаа байцаагаа тарих жишээний төмс тарьсан талбайдаа байцаа тарина, байцаа тарьсан талбайдаа лууган тарина гэх жишээний ингэ сэлгэж тэгээд тэгж тарьсан байхад хорхоо шавж хүртэл ер нь баг байдаг. Энэ жилийн тариалж байгаа талбайдаа био хондрогын бордоо одоо яг хэрэглэх гэж байна. Одоо яг хэрэглэхэд бэлэн болчоод эхний юугийн үрэндээ хэрэглэсэн эхнийхийг. Дараачихын одоо ингээд ургамал дээр одоо цацхад бэлэн болчоод ингээд зэрлэгийг унгачаад зэрлэгийнхэн дараа зарим нь гараар аван, зарим нь одоо ингээд гараараа ингээд авч цөөлөлт хийж гин. Ингээд цөөлөлт хийцсэн дээр одоо ингээд хорхооныхаа хамгаалтыг ургамал хамгаалах бодисуудаа хийж өгчөөд тэгээд ингээд энэ шавж нь ингээд устдаад ингээд унсныхан дараа шавж устсны ингээд унсны дараа бордоогоо цацж өгнө гэж бодоод бэлэн болчиход байгаа талбай нь энэ. Иймэрхүү юунда цацаж үзье гэж бодож байгаа. Төмсөн дээр л зөвхөн иризо гүмийн хоёр хийсэн. Энэ жил манжин лууган дээр хий гэж бодож байгаа. Жига бол одоо тэгээд бүхэл талбайдаа яаж хэрэгж болох юм байна жигагаар ер нь их ашигтай юм хийсэн юм байна. Био ундрагийнхан бол жига нь бол бид нар тэгээ зойрондоо ингээд ямар нэгэн хортон шавж одоо мөөгөнцрийг устгах ямар нэгэн тийм ариутгалын бодис биднэрт тэр болгон олддоггүй. Одоо яах вэ ийх үгээд явж идэгсэн бол одоо жига гараад ирсэн болохоор зойрон дээр бол айлтгүй болсон юм байна. Манайх одоо дархан гүмат, дархан иризо хоёрыг үрэндээ анх хэрэглэсэн. Бүхэл төрлийн үрэндээ луугангийн үр, манжингийн үр, байцааны үр одоо байцааныхаа үрсэлгийг гаргахын өмнө тэр хоёроос бас цацаж хэрэглэсэн. Манжингийнхаа үрийг төмснийхаа үртэй бас дүүрж хэрэглэсэн. Тэгээд буцааж нэгэ сэврээгээд тэгээд нөгөө нэг тарихад арай хурдан гарц нь хурдан байдаг. Дээрээс нь үр маань нэрээсээ 100% айгүй сайхан жиг дуургаж өгдөг. Тэр талын би бас анзаарсан. Нодлонгоос ер нь 2 дахь жилдээ манайх одоо энийг хэрэгжилж байна. Үрэнд бол тэгээд талбайд бол нодлон хэрэглчээд энэ жил одоо 2 дахь хэрэглэхэд бэлэн болчоод ингээд байж байгаа.